Тэр үеийн залуучууд тэр үеийн тэр сайхан ориглон тэр хүмүүсүүдийн дэмжлэгтэйгээр өөрсдөө ингэж явж илийн хамтлагийг чинь соёл эрдэнэ гэдэг хамтлагийг байгуулсан. Гайхалтай хоттол миний хувьд холбогдсон. Севендер надад нэг өөр өгсөн. Чатар болох асуудал ерөөсөө шууд одоо өнөөдөр эхэлсэн шүү гэсэн. Тэр үеийн залуучууд чинь бүгдээрээ залуухан. Тэр Ахмад гэдэг ойлгос байгаагүй. Би бол эртэн их. Энэ хөгжил өөрийнхөө залуу насыг өнгөрөөлөө. Хаашаа ч гэсэн миний таньдаг хүмүүсүүд байж гэн. Эрдэнээрээ багсхан зүтгэл монголчууд ахарч байгаа байхгүй эрдэн тэр. Түмний нэг зураг контент. Дашин Сэрэнбат гэж юм байна. 1948 онд Улаанбаатар хот ирсэн хотын өмнөхөн хөөхд. Ер нь миний амьдрал бол их давчхан. Улаанбаатарт байж байгаа тэнд өсч сургууль ажил төрлийн амьдралын бүх зүйл Улаанбаатараас эхэлсэн. 72 онд хоошоо соёлын дээд сургуульд яваад төгсөөл энэ бүтээн байгуулалтын хотод тамхитаар хүчиж Эрдэнэтт сууршаал одоо энэ Эрдэнэттэй нийтдээ бараг 50 жил болох гэж байна шүү дээ. Уул нь бол би бол өөрийнхөө мэрэгчлэр хотод ажиллах их сонирхолтой байсан. Том бүтээн байгуулалт энэ гайхалтай хоттол миний хувьд холбогдсон. Үндсэн мэрэгжил бол 2 төрлийн мэрэгжил. Ер нь хотод бол 10 дугаар баг сургууль гэж байсан. Хотын хойд захын баг сургууль байсан. Тэгээд тэнд баг сургууль эзэмшил 60 онд 3 дугаар сургууль руу хуваарлагдчихсан. Тэгээд амар нь болж исэн хөгжмөдгийн дунд сургуульд шалгалт авч тохиолдолоор батны очиж манайх шанд нэг хүн ээж нь танд хүн орж ижээ суужснаа л хөгжмөдгийн сургууль шалгалт авч байгаа тэргээл нэг аман хуур харна гэж нэг хөгжим байсан. Тэгээд хүүхдүүд үлээж ирдэг байсан. Тэгээд тэнд би аман хуур яаж байгаа тийм гавсан ай май сонссон юм аа тоглолцдог л байсан юм билээ. Тэгээд аман хуураар хөгжим тоглуулна. Тэгээд дуу дуулуулна. Тэгээд тэнд нэг дууж яриад нэг тийм аягаар би соёл урлагийн нэг тиймэрхүү юм сургуульд байж захтаал оролцож явжсэн. 4-р анги төгсөхдөө би бол дуучин болно, хөгжимчин болно гэдэг юм тийм юм бодоогүй. Сургуулиар цаашаал дунд сургуультай явна гэж бодчихсон чинь тэр хүн таардаа шалгуулсан чи ээж үгүй манай хүүхдээ бол нэг ингээд дуулаад яваад идэгин гэсэн чи та очиж шалгуулаач. Тэгэл очиж шалгуулсан чи тэнцсэн байдгийг. Тэгэл тэнд одоо урлагийн одоо анхны хөгжмөдгийн дунд сургуулийн одоо сурагчдын нэг нь болж одоо манай урлагийн алт үеийнхэн тэнд одоо 1960 онд ер нь мэрэгжлийн хөгжимчдийг үндсэн ялангуяа үндэсний хөгжмийнхээ нэг бол тэгж бэлтжижсэн юм лээ 5 дугаар анги төсөө хөгтүүдийг авч. Тэгэл тэнд л нэг тийм хувьд хувилангаар урлагтай амьдрал маань холбогдсон доо. Тэгээд хөгжмөдгийн дунд сургууль 7 жил сураад ятгах гэж хөгжмөөр мэрэгшиж тэгээ би хөгжимч мэрэгчлэр төгссөн. Хөгжмөдгийн дунд сургууль чинь тэр ятгах гэдэг хөгжмийн хамгийн анхных нь хүмүүсүүд одоо тийм хөгжмийг бий болгоно гэдэг хөгжимч бэлдэнэ гээд 16 хүүхдийг шалгаж авч ирсэн. 15 хүүхд үлээ шалгаж аваад. Тэгээд тэн дотор үндэсний хөгжим дотор бол ятгах хөгжимч өөрөө их өвгнөөс аялахтай. Тэгэхээр үндэсний хөгжмийн заставч нь өөрөө олон төрлийн сайхан хөгжмнүүдийн хоршил болж ээж үндсэн тэр хөг аялгуу тэр одоо бүтгстэй. Тэгээд цэрэн дорж өгшөл за энэ ятгах гэдэг хөгжмийг урлан авч сэтгэлэн цэрэн дорж өгшөөсөн. Тэр бол одоо ятгах гэдэг хөгжмийг одоо энэ үндэсний хөгжмийг бэлтгэстэй гэдэг тийм одоо үндэсний юмс барь тавьж ирсэн яамнаас 61 оны номерчны 4 дугаар ангид орж хахад тэр багш ирж байгаа 5 хөгжимтэй 15 хүүхэд ээжэдэг. Тэгэл 3 хүүхдийн дунд нэг хөгжим. Тэгэл биднес чинь заагаал тэр хөгжмийн чинь цөмөрөө нэг хөглүүлж бариад багш 13 буцтай. Тэр үед их олон буцтай энэ чинь. Тэгээ багш маань бүгдэнд нь хөглөж хичээл явуул. Нөгөөх нь маар унд ирчих юм бол хөгнө байхгүй болчих гээд тэрийг амаргал твэрэл 2 хартаар хоёрооч явж байгаа л гэртээ очиж хийгээл нэг цааханд оройч хийчихэл маргааш навчрал багштай өгнө. Маргааш хүүхд даалгавраар хийн. Тиймэрхүү мэйгээр биднес анх 61 онд ятгах хөгжмийн бичсэн анхных нь. Тэгээд 1967 он төгсөөд очсон. За хөгжимч шин уран бүтээлч шин залуу хүүхдүүд очсон. Тэгээд тэн дээр чинь манай ятгах өөрөө эмэгтэй хүмүүсүүд ингээд дуулах, тоглох, ансамблаараа тоглох тэр тал дээрээ бол бас их өвөрмөс байсан. Зэрэгтэл сайхан хүлээж аваад тэнд чинь их гоё байсан доо.
Дөрөв эрэхтэй маань одоо ятгатагаан дуулах тийм юм ойлгоцгоо ерөөсөө мэрэгжлийнхэн хөгжим тоглох ур чадварыг заалгасан улсууд. Тэгэл бид чи явах гэдэг тэгэл ятгаа хөгжмөө оркестртаа суун оркестрийн хөгжимчд тайлсан дээр чинь гарах юм байхгүй үднэс сандал зөөдөг байлаа. Хоор ардын дуучин чуулч дөнгөж л сайхан найрлуунаас ставтаа олжсэн дуучид бас цөөхөн. Тэгээ тэнч байхгүй болохоор бид шиг найрлуун зогсоодог байлаа. Ер нь тэгээ мэрэгжлийн урлагийн хүмүүсүүд тэр үед бол ер нь бүгд л өөр хаан одоо авиасан юмыг л хаалт дотоо тэрийг нь хийж ил байсан. Тэгээ байж байгаад биднес байжсэн чинь Цэрэндорж өгсөнгөө таамс хөөсөн нэг юм бод сэтг Цэрэндорж өгсөл их тийм одоо хөгжимчдийг өөрсдийнх нь санаалтахаар бодож сэтгүүлэх тийм юм их хайж өгдөг. Нэгтлийн бүрдүүлж өгдөө таамс юм хийгээд тэр чинь би хараа илэргээд тэгтээ зэрэг дөрвөлөө суугаад байжсэн. Тэгтээ энэ дотор бол нэг манай Наранбаатар ер нь өөрөө энэ хөгжим дээр тийм бас онцгой авьяасаа өгдөлтэй. Дөрвөлөө дөрвөн өөр юм тоглох ялангуяа аккорд гэж ард талд нь чимгэл хийх тэр юм хийхэд бол боломжтой гэж үзээд тэгээд хүч дөрвөлөө ерөөсөн ямар нэгэн хөгжмийн дөрвөлөх гэж байгуулъя. Энэ дээр гоцлол талын жоохон тоглох юм бол надад өгөөл бацаахандан ятгаа өгөөд тийм эгээ бид ингээд тоглоод жоохон номер юм хийжсэн чинь гэрэл дод дуучин одоо таасуудаа мэдхүүлэг өгөөлөө тэр үед бол одоо гэрэл дод маань одоогийнхоор бол өстой чинхэн гайхалтай тийм бол болж исэн залуу л да. Тэгээ тэр ингээд давуулах гэсэн чи биднес дөрвөлээ тэр функцэн тэр байгаад ингээд тоглоод дуун дуртай болваа гэдэг дууг дуулаад тэгсэн чи их алтан хуйг бас тэр үед байсан шүү дээ хөгжмөцгөөс. Тэр өөрөө бас тэнд мариу хорч байсан. Тэгээд тэр чин өөрөө биднесийг харангуйтаа ер нь та хэд бол их зүгээр юм байна. Энийгээ хийгээд тэгээ алтан хуйгийн тэр дуунуудыг биднес ингээд тоглоод үдсэн чи хайтайхан болсон. Тэгсэн чинь яагаад чин төмөн дөмбөрлөгөө бас үндэсний хөгжмөнтэй л ер нь ардын дуучин дор дэрмгаа төмөн дөмбөрлөгөө тэгээ бандар шинтергээл зөвмөл нэг тийм цохолтой дуулдаг гэсэн. Тэгээд хэн Цэрэндорж чи энэ чиний дууны хоолой энэ ятага ер нь бас зүгээр байх хөгчөө тоглосон чинь төмөн дөмбөрлөгөө бол одоо биднээсээ тоглож байгаа жоохон голомгоо маягтай. Өөрөө бол одоо тэр сайхан цөөхөл өгдөөс том застаатаа дуулууд их гоё ер нь тэр үедээ дебютийг дуулдаг гэсэн хүн л дээ. Тайлан дээр гараад үтсэн чинь манай хөгжимчид уран бүтээлчид их сонирхсон. Өөрөө зүйлээ тэрийг сонсонгуудаа ер нь энэ яцхтай айтайх юм байна гэ. Тэгээд бид дөрөв төмөн дөмбөрлөгөө гэрэл та тэрийн дууг тоглоод тэгэл тоглож байгаа хогцондоо хөгжмийн янз бүрийн бас нэг өөр хинжсэн гоцод номерууд үйлдэл тоглоод ингээл эхэлсэн байгаа. Тэгээ би тэр тоглож явжсэн. Тэгээ хоёрын тараад лодоо тамсаад машин дэвтэрийг чихэж хаваалгаа явж байгаа самдаа ер нь та хэд энэ үндэснийхээ хөгжмөөс гадна одоо рок pop хамтлагийн суур одоо Beatles гэж одоо энэ баруунд байж байгаа Английн энэ дөрвөлсэн байхгүй юу. Тэгэхээр энэ дөрвөн шиг манай Монголдоо үндэсний хэлбэртэй тэгсэн мөртөө энэ хэмнэлтэй залуучууд их сонирхож байна. Их сургууль мургуулын дээр захилгаа хөгжимийнх ингээд банзан гитартай өөр юмнууд эхлэх гээд үүсэх гээл ингээл байжсэн. Тэгээд лодоо тамсаад харжаад энийг бол одоо ингээд дунд нь хайж хэрэггүй. Мэргэжлийн одоо энэ хөгжимчд чиглэлийн ус гаргаад өгтэй хүмүүсүүдэд яам өөрөө төрийн бодлогынхаа хэмжээнд те энэ урсгалыг зөвөр хөгжүүлэх гэсэн ийм гаргаад таанаас биднээс одоо хөгжим одоо бүх юм шиг гаргах та тоглож чадахгүй л гэсэн. Тэгэл Наранбаатар Бацаах хоёр бол энэ тал дээр бол их сонирхолтой. Би бол ерөнхийдөө бол сургуулаа төгсөөд одоо цаашаа дэд мэдлэл эзэмших хэрэгтэй. Ерний ятгахыг хөгжим гэдэг бол одоо бас явандаа нэг энэ хөгжим бол эрэгтэй хүний хөгжим биш юм. Тийм учраас би өөрөө бас нэг мэрэгжил эзэмших хэрэгтэй байна гэдэг сургууль явах гэсэн чи ерөөсөө биднээсээ явуулдаггүй. Тэгэл байж идэг гэсэн. Тэгсэн чи нөгөө дуулч болсон чи би жоохон хэрдээ сургууль бэлжсэн хүн чинь жоохон дургуцсэл те. За үндсэндээ таанаас бол яг энэ орчин үеийн хөгжим байгуулах гэж байгаа юм чинь өшөө авьяас тулсууд болоод Бацаахан Наранбаатар их тагвар. Яг би бол миний оронд одоо тэр сахилгаантай тоглохоос байж болж гэсэн чинь. Гэхдээ нэгэн сайд үүрэг өгчлээ хөдөлөө цөмөрөө энийгээ тоглоё гэх. Тэгэл одоо нэг найд нөхцүүд маань хоёрдугаар бас тэр хамт олноороо бичнээн сурсан найз нөхдөд манай байж байгаа учраас за яах вэ ямар ч байсан би энэ хамтлагийг байгуулад дуусгаад тэгээ би одоо цаашаа юм явъя гэл. Тэгэл тохирол энийг тэгэл энэ төлөө зүтгэсгэсэн. Тэгээ энэ хөгжмийг өдөр байгуулахад бол бид дөрвөлээ зүтгэхээс гадна яам их анхаарлаа. Ардын дуучны чуулгыг анхаарсан. Тэр үе чинь би одоо чуулга маань улаан штэ. Өөрөө тасгай их муу. Ер нь бүгд л коридорт шат болон хаал байна. Тэр бодол дунд дээр бол хувийнхаа сургуулийг хийдэг.
Тэгэхээр бид хэд чинь цахилгаан хөгжим чи өрөө гаргаж өгөх болохоор чинь нэг жоохон тоглолт өрөө чинь бидэн зориулагдах болох гэж. Тэгтэл тэд нэр жолгонд удирдлага өрөө гаргаал гэсэн. Тэр үеийн залуучууд тэр үеийн тэр сайхан ориглон тэр хүмүүсүүдийн дэмжлэгтэйгээр өөрсдөө ингэж явж илийн хамтлагийг чинь соёл эрдэнэ гэдэг хамтлагийг байгуулсан. Бид хэд байгууллагатайгаа тэр ямар нэр өгөх үү гэдэг дээр чинь их юм болж байгаа шүү дээ. Англиар мөнгөн хөрхрээ гэдэг нэртэй юм байгуулчих гэдэг хамтлагатаар нэр өгөх гээд байгаа. Тэгсэн чинь мөнгөн хөрхрээ гэдэг концертыг Баян Монголын хийгээд эхлэхдээ нэр за тэгвэл энд болохгүй юм байна. Тэгээ ямар өгөх үү гэж төмөрөө судлаалайсан. Ерөөсөө тэгээд болж өгдөггүй. Тэгснэ за ерөөсөө төмөр ямар ч юм дуултай энэ хамтлагийн үндсэн уур амьсгал чиглэл нь бас нэг хүмүүсүүд тийм намайг хөх тиймэрхүү юм байж байгаад хөдгөн нээлттэй зэрэгэл гарах тийм л дуу судлыг тэгээд чи дуу алддаггүй. Тэгээд дуунуудыг судлаад ингээд бүгдээрээ тэр дуунуудын төрөд үзэл явьчихсан. Тэгээд тийм дотор байж байгаа ер нь соёл эрдэнэ гэдэг дуу ямар байна вэ? Энэ бол юу гэхтэй зэрэг өөрөө их гоё агуулгатай тийм учраас энэ соёл урдан дуу хэмнэлэн бас их гоё. Дараараа гэдэг тийм сайхан гоё тэрийг одоо ингээд сайхан функцэнтэй бариад тэгээ хөгжим дуулгаж байгаа. Тэгээд хөшиг нэгдэл ингээд бүгдээр тэгэл тэгэж тэр дууны төвөр дотор дээрээс иржээд соёл эрдэнэ гэдэг юмыг бүгдээрээ нэр өгөөл. Тэгээд соёл эрдэнэ хамтлаг маань одоо тэр цахилгаан эстрад тэр хамтлагийг чинь байгуулаад нэр нь бол тэгж бий болсон. Тэгээд тэр хамтлагийг л хамгийн их байгууллагатайгаа зэрэг одоо гоцол янз бүрийн ингээд чинь зүгээр нэг хүмүүний 2 сар нэг хагас жилийн дотор сураа тийм юм бол боломжгүй байхгүй юу. Надад бол пункт гитарын өгчихсэн. Эрдэнэ хэг дээрээс хойлыг өгсөн. Уул нэхлээ намайг удаар зохиоч гэж байгаа. Гэсэн чи удаар зохиод үзэх гэсэн чинь ерөөсөө тэр чинь тийм мэрэгжлийн төвшөнд тоглоно гэдэг асуудал бол мэрэгжлийн хүн хэрэгтэй юм байна л дээ. За энэ бичихгүй гэж. Тэгээд би ритм гитар дээр очивол чуулгачин дэргэд юу исэн штэ. Ардын дуучийн дуулгын дэргдэх цахилгаан хөгжмийн хамтлаг гэж болсон шээ. Тэнд бүжгийн хөгжим тоглодог. Тэнд ч одоо энэ Баян Монголын сүхэ тэр байсан. Тэнд дотор Галсан бат цаал гитарын тоглодог байсан. Тэгээд нараа Бацаа хоёр тэр хоёрыг л оруулах гал явж байгаа юуг нь ударын цаал гитартаар авах гал тэд нар ч дотор хамтлаг байгаад байгаа юм чинь. Тэгэл ярьж байгаа л ямар ч байсан тэгээд хоёлынгийн аваад Галсан батыг бол шууд татаад авчихсан. Тойлоо гэдэг бөмбөрчин байсан. Тэрийг үл яг дунд нь тоглоулаад байлгаж байгаа. Тэгээс болж яасан чинь тойлоо маань бас тэр нэг орчин үеийн тэр хэмнэл юмд бас нэг дуртай биш. Тэгсээгээ байжсэн хөгжмөдгийн сургуулиараа явж байгаа төгсөх ангийн хүүхдээсэн жаргал сайхан гэдэг. Тэрийг авчираад төгсөөс нь өмшөхгүй шүү дээ. Гитарчингийн Галсан батгаа аваад бид дөрөв ингээл яг 6 хөгжмийн статахаа одоо хамгийн эцсийн вариантаараа бид бий болсон. Тэгэл дуучин эрэхтэй зэрэг нь дуучин бол нандин цэцгийг ерөөсөө хамгийн анхны мэрэгжлийн дуучин гарна. Нандагаа аваад амар санаа гэдэг нэг дуучин байсан. Тэр хоёр бол яг чуулгад дээр шин хоёр дуучингаа аваад тэгэл одоо янз бүрийн олон дуучид бий л дээ. Тэнд бол тэгээ бид соёл эрдэнэ үндсэн сустав бол тэгж бүрдсэн. Энэ хандрэлийн баталгаа Эрдэс Residence. Ивент төгч таны технологийн ухаалаг шийдэл Эрдэнэт iStore. Яг намайг 72 он сурж явах чинь 74 онд чинь л одоо Эрдэнэтийн тухай эдийн болоод би 77 онд төгсөж ирсэн шүү дээ. Залуучууд дэлгээлтээр очиж тэнд хотод дээрээс л хүн болгон энэ бүтээн байгуулалтанд орох гэж нэгжсэн тэр үеэлдээ. Тэгээ төгсөөд ирсэн намайг шууд амтлахад онгоцны буудлын дээр буужлаа. Буугаал ногоон онгоцоор буугаал ирсэн. Ирээл байсан нэг 69-тэй хүн хүлээж авсан. Тэгээд давхиалсан давхиж байгаа л уул даваал ороод ирсэн чинь л ерөнхийдөө бол нэг Оросын тосгон нурхуу маягтай нэгдүгээр микро баригдчихсан, хоёрдугаар микрофон талан баригдчихсан. Одоо энэ гин дирекц чинь бас ашиглалтанд орж исэн. Хамгийн одоо зах нь энэ гин дирекц байсан баруун зах нь. Тэгээ энэс цаашаа ороод маргаад гээл тэгээд энэ дээр чинь бөөн болчихсон машинууд эцсийн буудлын дээр нөгөө Эрдэнэт үйлдвэрийн ажиллаж нөгөө шугам автобус гэж явах дандаа үйлдвэрийн автобусууд ингээд наашаа цаашаа явж байдаг. Тэгээд тосгонд буусан. Одоо баамын байшингууд гэж яригдчихсэн. Тэр бол надад бол ерөнхийдөө л Оросын нэг тийм бас нэг амьдрал харагдаж байгаа учраас л надад их сайхан санагдчихсэн ер нь. Соёл боловсролын хэсгийн дараа гэсэн томилтын шүү. Уулын томилтон. Тэгээ хүрээд ихэж юуны чинь тэнд байх вэ? Алигдсан ч байхгүйсэн. Тэгээд намайг
За соёлын хаялыг хариуцгээл тэгээд би болохоор болсон шалтгаан гараад бас хөгжилтэй юм болж байгаа байхгүй юу. Нэг бол хот руугаа явах шалтгаан гараад энд чинь хилцэн байхгүй юм биш тэгээд буцаа явчихсан. Би чинь 2 хоноод илүү. Тэгээ яам дарсан чи яамч бас загнаад. Наатхай чинь яам дарахтай чи ярьсан салингийн ч өгнө гэж байна. Бэлгийн дархан салингийн ч өгнө гэж. Одоо ингээд тэр дэд өтөө хараад Сингапурт орсон чинь байгууллагад чи бэлгийн эмгтээ хараад чи яв гэд. Тэгээд яваад ирсэн. Тэгээд надад хувийн салин тогтоогоор тэгэл хэлцээ ажлыг одоо соёлын байгууллагын ажлыг хариуцуулсан. Тийм л хөгжилтэй одоо өөрөө чинь хийгээдсэн тийм даргуулах гэж ирсэн байхгүй. Ер нь л одоо тэгэл тэрийн даалгавраар л одоо нэг юм ажил дээр томилогдол иржээ л. Одоо тэгэл байгуулж хэлнэ дээ. Ерөөсөө эрэхтэй бол юу нь байсан юм. Ажилтны нэг клуб байсан. Одоо Монгол ажлын захиргаад говьлд байж байгаа. Ажлын тэр бол их мундгөө олон багш нартай, хөгжим сайтай, клубтэй. Манай хорооны одоо клуб гэж байгаа юм да тэр чинь. Тэр нь болохоор одоо энэ 35 хойч нэг тийм барак байшинд клуб нээсэн. Тэр клуб бол манай Эрдэнэ хотын соёлын төв байсан. Бүх Эрдэнэ хотын одоо тэр үеийн лекц, хотын нэгдсэн лекц гэдэг чи ойроо 5 цагаас бүх хотын үйлдвэр орон байгууллагын ажилчдын цуглуултын лекц хийдэг. За тэндээ киногоо гаргадаг. За тэгээд тэн дээр болохтой зэрэг нэг л ганц хүн байсан. Нэг кино механикчтай. Тэгээд нэг ганц хоёр ятгтай. Тэгээд өөр баг хөгжим байхгүй нэг манлин тэр ганц хоёр байсан баг. Тэгээд нэг хүн байжсэн. Нэг ийм маягаар тэр соёлын ажил байж байгаа. Харин кино бол мундаг байсан. Нүүдлийн кинонуудтай, 2-3 нүүдлийн кинонуудтай. Тэгтээ бол бас одоо өөр ингэсэн байргүй. Одоо тэр 35-ын тэндэл цөмөрөө бөөгнөрж байгаа. Тэгээд хороолд очиж Улаанбаатарт гаргана. Үйлдвэр орон байгууллагуудыг орж кино гаргана. Иймэрхүү маягтай киносон байсан. Урчуудын салбар байжсэн намайг ихэд. Ер нь одоо тэгээд би хүлээж ирсний дараа 7 дараа хүлээж аваад ямар үүрэг өгсөн бэ л гэж. За одоо чиний нэгдүгээр үүрэг бол соёлын ордон байгуулнаа. Мэргэжлийн хөгжимчд авчирна. Ерөөсөө байгаагаас ганцхан самбуу өгсөн байгаа байхгүй юу? За энд уран бүтээлчтэй бэлтгэн. За биднээс бол байр маягийн асуудлыг шийднэ. За энэ юун дөрөнд л одоо нэг 15 хүний одоо уран сайханчтай шалгаруулж байгаа 15 хүнийг л уран бүтээлч бэлдэж ав. За тэгээд чи соёлын ордныг илэрхийлээ байгуул гэсэн. За тэгээ энд чинь номын сан байгаа юм. Тэгээд соёлын хотын соёл урлагийн байгууллага бол ингээл гэрэл зургийн салбар байгаа юм. За тэр хүмүүс тэр байгууллагуудыг л одоо материалын базаар бэхжүүлэх, боловсон хүчингээр бэхжүүлэх гэх миний толгойн дээрээс л бүхэл бүтэн одоо нэг аймагт байждаг бүх соёлын байгууллагуудыг л одоо байгуулах үүрэг өгчээдэг. Нэг хөгжимчин байсан хүн юун одоо тэр төрийн бодлого хэрэгжүүлэх, асуудал боловсруулах гэдэг тийм ойлгос тийм юм байгаагүй. За ямар ч соёлын ордон байгуулах хэрэгтэй юм байна гэх тэгэл одоо өөрийнхөө одоо сурч мэдсэн хойно байжсэн мэд чарсан юм аа. За соёлын ордон гэдэг нь иймэрхүү өөр функцтэй байгууллага байх хэвээр. За уран бүтээлчийн яах юм байна гэл. Тэгэл хамгийн түрүүнд л соёлын ордон байгуулах комисс байгуулсан. Тэгээ соёлын ордны байгуулах комисс гэдэг нь уран бүтээлч шалгаж барих комисс гэж байгаа юм доо. Дэлгэр цагтаараа одоо комиссийн дараа нь болоод би нарийн бичгийн дараа нь болоод тэгэл энэ ч одоо жигчөө самбуу. Тэгээ тэнд нэг ажилтны хөлөөдөө 2-3 хүн байсан. Тэгээ тэднийг байлгаж байгаа шалгах. Зарлал хичээд Шамонгийн нутанд дэвэрчээл. Тэгээд соёлын ордныхаа байгууллагыг би 8 сард анхлж байгуулсан. Тэгээ 15 хүн шалгаруулж авсан. За тэр сайхан улсууд би одоо тэн дотор өнөөдөр ер нь тэр улсууд дотор байгаа улсууд бол ерөн цөмөл эрдэнэтэй байж байгаа. Одоо эндээс байж байгаат нь бол инх сайхан гэдэг одоо тэр мундаг сайхан доочин байж байгаа. Оюун чимэг маань байна. Доочин дуулж байгаа. За хэн байж байна? Одоо өнөөдөр хүртэл дуулж байгаа. Төвчин жаргал маань байж байна. Яг тэнд ажиллаж суусууд маань байна дотор. Ерөөсөө би хүүхдээ хасаа хөгжмийн дунд сургууль байхдаа хүүхдээ хасаал хөгжмийн сургуулийн хүүхдүүдийг уруу татж хөгжмийн сургуульд баг гаргаж тэгэд тоглож ирсэн. Тэгэл өвөл цасан дээр тоглож илвэн. Гэхдээ биднээсийн дээр хөгжим тоглож байгаа мөртлөө тэр урлаг спорт хоёрыг хослуулдаг. Залуу хүүхдүүд ч өөрөө нэг тийм энергитэй гүйж харьяалтын дуртай байдаг л байхгүй ер нь хүмүүсүүд биднээс юуийнхан те. Тэгээд тэр хөгжимсэн тоглож байна. Тэгэд ер нь хөгжим тоглож байсан тэр авьяастай улсууд дотор спортоор орлоо тэр хөгжимд муулж исэн байгаагүй. Харин ч одоо тийм сайхан тийм энерги авч яадаг. Тийм илчвэрч авч яадаг.
Тэгээд тэр тоглоно гэдэг чинь бол энэ хүний оюуныг хөгжүүлнэ шүү дээ. Тэр нь Эрдэнэтийн манай ахмадын баг бол улсын маш олон аврагын алтан медаль хүүхдүүдэд их сайхан тоглох нөхцлүүд байна. Гоё юусан сая би нэг хүүхдүүдийн аврагын тэмцээнийг үзлээ хөөрхөн байна лээ өстэй. Нэгэн талаа хоёр дахь мэрэгт манай номынсан. Тэгээ 90 он болоод ирсэн чинь л номынсан чинь ер нь хүнд байдалд орж ирж байсан. Тэгээд номынсангийнхаа хүмүүсүүд таатан мэрэглэх ажил хийгээч гээд. Тэгээд бид эндээс үрж ирээд ерөөсөө шууд соёлын хилч рүү татах гэдсэн л да. Тэгээ би хэлсэн. За би 10 жил соёлын хилчийн дараагаа соёлын бодлогыг барьсан. Одоо бол наад чинь бол миний хийх ажил одоо байхгүй. Одоо салбарууд хөлөө олсон. Одоо номын сан бол үнэндээ арай нэг ийм байдал байж болохгүй. Энийг бол материал баазын чөлөөлөх хэрэгтэй байна. Ингээд нэг урсгалаар явж болохгүй гэдэг. Тэгээд 90 он болоод энэ байр мэрэгч хөвчлөх гээд ерөөсөө хөдөө улсын хэмжээнд нэг 90 оны үеч одоо номын сонгуудыг ч үе таалганы барьчихсан их хэцүү байсан шүү дээ. Тэгээд соёл бодлогын байгууллагч нь тарааж явцгаачсан. Тэгээд боловсролтын байдалд орсон, эмнэлэгтийн байдалд орсон ч сайхан мөрөглөлийн боловсролч шийдэж явал. Тэгээд би ер нь номын сан дээр ирээгээл. Тэгээд ирээл энэ хэдийнхэн хүүхдийн номын сан гэдэг тусдаа нэг даргатай, номын хултаа гэдэг тусдаа нэг даргатай, найрын номын сан гэдэг нэг тусдаа нэг даргатай. Тэгээд тэрнийг хоёр байшин дотор чинь дээрээ нэг дарга, доороо нэг даргатай. Тэгээд нэг дарга болохоор нэг бодлого хэрэгжүүлэх гэдэг. Тэгээд нэг ажил хийх гэдэг зэрэг нь хоорондоо нэг том дарга нар ерөөсөө болж ихгүй байхгүй юу? Дээрүүд бол соёлын хилцүүлэлт тэр даазан гэдэгт бол бас байдаг л байсан. Тэгээд би дотроо номынхаа байгууллагаас зохицуулах гэсэн чинь бас л хүн болгоно нэг өөрөө эрхэмтэлтэй байгаа учраас өөрөө ажил хийх гэдэг болохоор нэг үндсэн бодлого хийхэд бол энэ нэгдэх хэрэгтэй юм байна гэдэг. Тэгээд би аймгийн захиргааны энэ асуудлаагаа яриад энэ номын байгууллагыг нэгтгэе. Хоёрдугаар энэ материал баазын нэг ингэж ашиглахгүй бол цөмөрөө ингээл үд үдээ төгсөөл нэг ажил хийгээд байна. Тэгээ энийг соёл захиргаан дээр юу нь болж байна, юу болохгүй нь гэдгийг дүгнэх юм одоо бас тийм бодлогын хэмжээнд мэрэгжлийн татгадаад байна. Тийм учраас яг одоо биеийн даасаа гэдэг мэлтэй номын төгсөн нэг юм болоод номынхаа бодлогыг бариад ингээд нэг ажиллах ийм л бүтцийн зүгээр юм байна. Тэгээ ийм бүтцийг байгуулж өгөөч л гэсэн би. Тэгээд бүтцийг байгуулад хэн дарга болох нь бол өөр асуудал тий. Бүтцэл ийм байх хэрэгтэй шүү л. Тэгэл электронны хурлаар оруулаад судалж байгаа ерэн зөв. Тэгээ байгуулаад тэгээд тэр бүтцийг нэгтгэснийхэн дараа салбарын хариуцах хүн бол нэг хэнийг тавих гэдэг асуудал яригдаад яг тухайн үед бол мэрэгжлийн хүн одоо тий хаан сургууль төгсөөд иржсэн. Тэгээ бас бодлого төрөнд нь хилцээр байсан болохоор гээд намайг чи номынхаа төвийг хариуцаад ажиллагээд ингээд намайг төв юм хариуцуулаад ингээд нэг ийм ажил дээр бодлогын хэмжээнд нэг ийм ажил хийгээд эхэлсэн. Тэгээ үнэхээр ч одоо үр дүн гарсан. Номын төв бол одоо орчин үед бол мэдээллийн төв байх хэрэгтэй гээд тэгээд компьютержуулах, мэдээллийн баазыг нь компьютерт оруулах, үйлчлэгийг бол зөвхөн одоо номын сан дээр яахгүй бүх одоо програм хангамжуудыг бас хийлгэх, мэдээллийн хайлтыг компьютерт оруулах. Ингээд янз бүрийн програм юмнуудыг өөрөө санаачлаад тэгээд энэ уулын үйлдвэрийн залуучуудаар хийж байгаа хайлтын програм төр хийлгээд улсын хэмжээнд хийхээс өмнө манай дураар эхэлжсэн доо. Тэгээ аймагч юу баруусаар нэг компьютер байхгүй болжсэн. Тэгэл ер нь компьютер гэдэг чинь их сонирш нэг байгууллагын компьютертэй л байвал ер нь том юм байжсэн мө. Тэгэхэд чи биш нь 6 компьютертэй болсон хуучаа нэг байсан. Ингээл шүлжээ энэ төр толбогдуулаад аймгийн юмхын чүржээ санаад үтсэж хараад ингэж мэдээллийн төв гэдэг тийм бас нэг орчин үеийн номын сангийн шин загвар гэж бий болох гээд. Би бол эртний одоо өнөөдөр манай хоёр охин хотод байж байна. Хөгшин маань ч гэсэн одоо хотод хүүхдүүдийнхээ хөгжмөдийг хараад наашаасаа явах гэж байна. Гэхдээ би өөрөө хотод бол миний бүх дүүн байж би ч ихээсээ 8 улаа. 7 дүүн маань хотод байж байна. Ах хүрээ дээрээс одоо бүгдээрээ эндээ яаж явах. Гэтэ цөмөр одоо энэ нас ахаад ирсэн. Миний сургууль төгсөн найз нөхдүүд маань цөм тэнд байж байна. Тэгсэн мөртлөө яагаад юм гэхээр энэ хот чинь өөрөө миний юм гэсэн энэ хот бол одоо яг аргагүй миний амьдрал юм да. Энэ дотор би амьдралаа би боллоо. Энэ хотын хөгжил өөрийнхөө залуу насыг өнгөрөөлөө. Тийм учраас одоо энэ сайхан энэ хөгжлийг хараад энэ дотор бол би өөрөө л амьдрах сайхан болго. Энэ дотор хурж ирэхэд хаашаа ч гэсэн миний таньдаг хүмүүсүүд байж байна. Бүгдээр энэ дотор л би их хүчээ авч одоо өнөөдөр энэ гэж байж байгаа байхгүй юу? Ерөөсөө
энэ эрдэнэт чинь бол зууны мандаа гэж нэрлэгдсэн учраас эрдэнэ дээрээ бахархын төдийл монголчууд бахархаж байгаа байхгүй эрдэнэ дээрээ. Тэ? Монголчууд эрдэнэ дээрээ бахархаж байна. Гэхдээ тэр бахархлыг биднээс бий болгосон л байхгүй юу? Одоо тэр 74 оноос одоо өнөөдөр хүртэх өнөөдрийн сайхан залуучуудаа таамаглал хаална гэдэг бүгдээрээ үе үеэр ингээ хөгжүүлсэн болохоор бол эрдэнэт бол одоо үе үеийн сайхан хүмүүсүүд энийг хөгжүүлж авч явж байгаа. Энэ хот бол одоо манай улсын хөгжлийн одоо өшөө цөмөн байх ёстой. Тэгэхээр манай эрдэнэт хот бол бахархаас өөр арга байхгүй. 2026 он бол эрдэнэчүүдийн маань хувьд бол 50 жил болж байна. Тэгсэн мөртөө манай эрдэнэт хот бол энэ улсын 100 жилийн хөгжлийнх нь хамгийн одоо том түүчэн болоод явж байгаа. Энд эрдэнэчүүд маань энүүгээр биднээс бахархах ёстой. Энэ 50 жилдээ бол биднээс салбартаа энэ 50 жилийнхэн одоо өөрийнхөө ямар боломж вэ тэрүүгээрээ өшөө одоо тэмдэглэхээс илүү их зүйлийг бодож сэтгэж өшөөнө эрдэнэтийн хөгжилд нэмэр болох зүйлийг л хийх хэрэгтэй. Эндээс би их хүч авч яадаг эргэж одоо энэ хоттоор бахархаж явж байгаа ийм л сайхан учраас би энд ингэ байж байгаа юм та. Түмний нэг зураг контент